Сайн байцгаана уу? Намайг Эрдэм төгс гэдэг. Би Солонгос Монгол сургуульд багшлагтай багш байгаамаа. Тэгээд энэ удаад би одоо юу гэдэг сургуулийн сайн туршлага гэдэг юм уу тийм ээ. Тийм нэг аяныг эхлүүлэхийг хичээсэн байгаа. Өөрөлдөл бид нар бас сургуулийнхаа хөгжлийн төлөө хүүхдүүдийнх сургах энэ үеийн төлөө бас би бинээсээ хамтарч суралцаад ингээд би биендээ бас ингээд зөвлөгөө өгөөд явах юм бол бас бидний манай боловсролын салбарын үйл ажиллагаа илүү ихээр урагшлах юм болоо гэж бодож байна. За тэгэд энэ удаад би та бүхэн бас манай сургууль дээр танилцуулгын нэг тийм хөтөлбөрийн талаар би товч мэдээлэл өгөхийг хичээлээ. За би бол өөрөө энэ сургуульд 11-р ангийг тааж авдаг, өөрөө бас материалын хичээлийг заадаг тийм хүн байгаа. Тэгээд чинь энэ жил ангийн хурлаар бид нар ангидаа бас хэрэгжүүлэх хөтөлбөр маань юу гэхээр нэг хүн нэг үүрэг гэдэг хөтөлбөр байдаг. За энэ маань ямар хөтөлбөр юм бэхээр үндсэнд эхлээд хүүхдүүдтэй хамтдаа зорилгоо ярилцж байгаа байхгүй юу? Нэгдүгээр суралцагчдыг одоо ингээд юуны хариуцлагатай байдгийг нэмэгдүүлэх, тэгээ ангийн ажлыг хамтдаа хариуцж ажилласнараа хүмүүс айлуулах ингээд нэг бие биендээ бүгдээр адилхан шаардлага тавьдаг байх юм бол бусдын шаардлагыг бас яг ойлгож дэмжиж хүлээж авах хандлага нь бас нэлээ илүү өөдрөг болох юм а гэсэн зорилготой. Тэгээд ямар нэг хүүхдэд бас аливаа ажлыг хийхдээ тийм зохион байгуулдаг, төлөвлөдөг, тэргөөд өгнөдөг тэр чадварт бас сургахад бас дадлах өгөх үүрэгтэй байгаа. Тэгээ бас хүүхдүүд ингээд өөрийнхөө үйл ажиллагаа ямар нэг зүйл хариуцаад ирсэн учраас тэр үйл ажиллагааныхаа талаар ангийнхаа өмнө гарч ярьдаг ч юм уу, бие биендээ шаардлага тавьчих юм. Ингээд ирэхээр хүүхдүүд яг нь бусдын өмнө гарч илтгэх чадвар байдаг ч юм уу, өөрийгөө бодлож төлөвлөлтөд илэрхийлэх бусдад бас ингээд харилцан ярих чадвар дээр бас ингээд дахид гарах юмаа гэж үзэж байгаа. Тэгээд бас түрүү хэлсэн илтгэх урлаг дээр бас ингээд захиж гарч байгаа. Тэгэхээр дамжуулаад хүүхдүүд бас илүү нээлттэй болж өөртөө ихтэй болж байгаа. Тэгээ удирдах авьяас чадвартай суралцж байна гэсэн ийм тийм давуу талууд яагаад зорилго болгож ингэж энэ ажлыг хэрэгжүүлж байгаамаа. За тэгээд хэрэгжүүлэх явц маань яг үгээр эхлээд энэ дээр олгож хуваарлал гаргацсан байна. Яг болохоор би ангидаа эхлээд ингэж яаж ярилцдаг вэ гэхээр эхлээд алга хүүхдүүд өөрсдөр нь ингэж санаачлууд гаргадаг байгаа. Тэгэхээр за хүүхдүүд та нар болоод үзээрэй. Манай анги дотор ямар ажлыг хүүхэд хариуцаж авахд тохиромжтой гэж бодож байна вэ гэдэг ингээд хүүхдүүдээс эхлээд асууж байгаа юм. Тэнгууд нь хүүхдүүд ингээд за ийм ажлууд байж болно гэдэг ингээд гараад ирнэ. Тэгэхээр ялбал ангийн хүүхдийн тоо тэгээд өөр хариуцж авах тэр ажлынхын тоо хоёр мань хоорондоо таарч тохиромжтой хэрвээ таарахгүй бол бид нар бас энэ дараа бас ярилцаад нэмэхэд зарим нэг нь нэгтгээд хасаад ингээд ярилцдаг байгаа. За тэгээд манай анги маань өөрөө энэ үед 22 хүүхэдтэй байсан үе байгаа. Тэгээд коронавигийн нөхцөл байдлаас болоод манай сургууль нэг анги дотор AB бүлэг хуваагдаад ингэж явж байгаа байхгүй. Тийм учраас энэ маань чинь юуны B бэлгийн хүүхдүүдийн хариуцж авсан ажлууд байна л та. Тэгээ хүүхдүүд ингэж ярьсан багш энэ дэр яах юм бол шат энэ дэр халуун гэдээ ярьж байна. Тийм энэ халуун гэдэг нь юу хэлж байгаа юм бэхээр одоо нэг коронавигийн нөхцөл байдлын үүднээс нэг хүүхдүүд халдвар хамгааллын бие журмыг баримтлах үүднээс ангид хүүхдүүд хичээл идэхэд нь халууны хэмжээ хичээлдээс явахт нь халууны хэмжээд ингэ тэмдэглэдэг тийм ажиллагаа энийг хариуцж авахгаа ярьсан байгаа юм байна. За тэгээ энэ дэр сайн дурын үйлчлэг гэж орж ирж байна. Энэ сайн дурын үйлчлэг гэдэг нь ямар ч юм бэхээр манай сургуулийн хүүхдүүд одоо ингэ танк дэвшгийн тулд доромт сайн дурын үйлчлэлийн цаг гэж байдаг байхгүй. Жишээ нь хэвийн үед болохоор нэг улирал 5 цаг, нэг жилийн туршид ингээд 10 цаг манай хоёр ах хичээлтэй 10 цагийн тэр сайн дурын ажлыг хийгээж ангид дэвшлэх хэрвээ тухайн хичээлийн жилээр 10 цагаа гүйцэж чадаагүй болоод амралтын хугацаанд ирж тэргээ гүйцээж ангид дэвшлэх хэрэгтэй болдог тийм үү ба шинэ сайн дурын үйлчлэл юу байж болох вэ гэхээр одоо биений ангийнхаа хүүхдүүдийн хоцрогдолтой хичээлүүдээр нь давтлага өгөх, зөвлөгөө өгөх байж болж байна. Янз бүрийн уралдаан тэмцээнд ангийнхнаа бэлдүүлэх байж болж байна. Ангийн багш янз бүрийн бичгээр зэвслэх тэрийг юун дээр байж болж байна. Ингээд иймэрхүү ажлуудыг хүүхдүүд багшийн өрөөс зөвлөх байдаг юм иймэрхүү зүйлүүд хийдэг байгаа. Тэр хин хизээ хідэн цагт хийсэн мэт сайн дурын ажлаа
Хийн гутаа нөө тэмдэглэнээс цаас байдаг байхгүй. Хизээ хийсэн, хэн хийсэн, ямар ажил хийсэн, ямар хугацаатай хийсэн, тэрийг ямар багш хянсан гэдээ гар үсгээ асуулдаг. Тэр асуулгын дагуу тэр цаасаас уулаад ирэнгүүт ангийнхаа хүүхдүүдийн хэн одоогийн байдлаар хичээн цагийн юу хийж байдаг тэмдэглэгээ хөтэлдэг ажлыг энэ дээр жишээ нь ярьсан байна. За тэр шүүгээ үлгүүр гэдэг нь ангид оноо ингээд хүүхд бүхний тоогоор нэг шүүгээ байдаг байхгүй илүү оноо сурахч байдаг ч юм уу тэр зүйлүүдээ хийгээд ингээд тавьчихдаг тийм шүүгээ байгаа. Тэр шүүгээний эмгэгцээс тэр байдлыг хариуцаа гэдэг ч юм уу тийм ээ. Одоо шинэ энэ утас гэдэг ч юм уу манай сургуулийн хүүхдүүд бас яа гэхээр өвлийн эренгуутаа бүгдээрээ утсаа унтраад хураалгадаг байгаа. А тэгчэл тарсны дараа утсаа аваад явдаг. Тийм бас дүрмтэй байгаа интернет дагуу. За энэ дэр экстрем бүтгэл гэдэг чинь одоо манайхаар нэг журнал гэхдээ зөвхөн эрсдэл бүртгэдэг тэмцээн бүртгэлийн хүслэх тусдаа байдаг. Гэх мэтлэн ингээд хүүхдүүд ингээд эхлээд ийм ажлуудыг хүүхд хариуцж болох юм байна. Тэгэд ажлын жагсаалтууд гаргаж чинь тэгснээ дараа дахиад хоорондоо ярилцаад энэ ажлыг хэн хариуцвал хамгийн чанартай хариуцлагатай хийж чадах юм шиг байна. Хиний зан чанар, хиний цаг зав бололцоо ингээд хиний одоо авьяас чадварт нэгсэж байна гэдэг хүүхдүүд хоорондоо ярилцаад ерөнхийдөө ингээд хуваарлдаг байгаа. За тэгээд энэ маань яг нэг хүн нэг өөрөг хөтөлбөр гэдэг ингээд тэр ажлуудаа хуугаад өгсөн байгаа байдал юм байна. За энэ дээр болохоор энэ манай А бүлгийн хүүхдүүдийн бас ингээд юунуудыг ажлуудыг хуваарлж авсан байдал ингээд байх нэ. Тэг ингээд ярилцаад багш яасан бэ гэнэ гэрийн даалгавар өгдөг байгаа. За тэгвэл за чи ийм ажил хариуцаад авчлаа. Тэгвэл тэ энэ удирдлагын туршид энэ ажлыг хэрхэн зохион байгуулах гэдэг төлөвлөж биччихэр гэдэг. Тэр төлөвлөж биччих завхрыг нь бас хүүхдүүд өгдөг. Тэгээд тэрнийхээ дагуу ирээд дахиад дараагийн цагийн ангийн цаг гэж байдаг. Ангийн цаг дээр хүүхд бүхэн гараад би энэ ажлыг ингэж хийх болно. Ингээд одоо хийхэд бол би ийм зүйлүүд би бэлтгэх ёстой юм аа. Би ингэж гүйцэтгэх нь ингэж би энэ ажлыг гүйцэтгэх явцад ангийн багшаас бусад багш нараас ангийн найз нараасаа би ийм дэмжлэгээ хүсэж байна шүү. Энэ тал дээр намайг дэмжиж өгөөрэй гэсэн тийм зүйлүүдийг бичиж ирэх юм байхгүй юу. За тэгэд би та бүхэн жишээ болгоод нэг 2 3 хүүхдээ. За жишээ нь энэ дэр номын гэдэг юм да сайн нэг энэ хэсэгт авах гэхээр нэг зорилгууд тийм ээ бид нар өмнөөс нь бичиж байгаа. Ингээд тусдаа ингээд үдээд хэвлэл гаргачихж байгаа ингээд ангийн юуны нэг хүнийг өөр хөтөлбөрийн материал гэдэг. За шинэ дээр номын гэдэг үүссэн байна. Тийм ээ за нэгдүгürt энэ юу гэсэн хариуцсан үүргээ бичнэ энэ хүүхдийн эрсдлийн бүртгэлийн хавцыг хариуцсан байна. За үүргийг үүсгэх дараа л аргач энэ ажлаад яаж хийх гэх юм бэ гэдэг хүүхд өөрөө бодоод төлөвлөлөө бичиж ирсэн байна. Чин сурагчдын эсдэг зөв алдаагүй бүртгэн багш нарын гар үсэг нэг эс бүртгээд тухайн цагийн багш гар үсгээ сурдаг хэсэг байдаг байгаа. Тэн дээр гар үсгийг цагт нь ингээд тасралтгүй багшраас авч байна. Тэр хавцыг цэвэр байлгана. Хавцыг эхлэх үед одоо манай багш руу тавиад явдаг байхгүй багшраас авч ирээд ингээд тавиад гарах үед мартахгүйгээр доошо бодож тэр тавина гэсэн байна. Цаг хугацааны хэдэд ямар давтамжаар гүйцэтгэх юм бэ гэсэн. Тэр энэ хүүхдийн ажил маань өдөр бүхний ажил байна тийм ээ. Тийм учраас хичээлийн үеэр гүйцэтгэнэ гэсэн байна. Хэрэгцээ зүйлс энэ хүүхдүүд бэлтгэх стан бэхээр эрсдэл бүртгэлийн хавтал синхронгийн бол гэсэн байна. За багш болон найзараас өсөх хүсэл гэхээр юу гэхээр готорсон үед одоо цагаа хүүхдүүд нэг төдөн мэдээ төдөд ирсэн гэдгийг хэлдэг байхгүй. Тэр цагаа үнэн хэлтэхийг найзараас хүссэн байна. Тэр төлөв авсан үед урьдчилан бас мэдэгдэж байгаа. Тэгээд дараа нь багш нар мартахгүйгээр гар үсгээ сурж өгөөрэй гэдэг. Ингээд намын гэдэг хүүхдийн маань төлөвлөлт ингэж яаж явах нь. За дараа нэг шүрэнц гэж хүүхдүүд энэ хүүхдүүд байсан бэхээр за хүүхдүүд халууныг шалгах гарыг ариутгах. За түрүү хэлсэн тийм ээ коронавигийн нөхцөл байдлын үед шинээр ийм үйл ажиллагаа бас ангид хэрэгждэг болсон байгаа. За тэгээд энэ хүүхд дараалал яг хүүхдүүд орж ирэхдээ халуунаас шалгуулад орж иж байгаа учраас хүн нэг ингэж юун дээр ямар нэг шийдвэр байгаа юу ханадны тийм ээ коронавигийн шийдвэр байгаа гэдгийг мэдэгдэж өгнө. Тэгээд гараа ариутгаад ингэж хичээлдээ ингэж ордог байгаа. Тэгээд тараа түнцээ хоолнд орохын өмнө өдрөө хоолныг манай сургууль болсон. Одоо хоолнд орохын өмнө буюу тарсны дараа хүүхдүүдийн гарууд ингэж ариутгаад ингэж явна. Тэгээд халууныг хэмжинэ гэсэн юу байна. Цаг хугацаа мэдээж бас хичээл орохын өмнө хичээл тарсны дараа энэ хүүхдийг хэрэгтэй зөвлөхөр энэ хүүхд байхгүй бичсэн байгаа. Гэхдээ би тойд зөвлөсөн байгаа хөө энэ дэр байхгүй бич болохгүй маа гэдэг. Ягаад тэгэхээр манайд анги болгоно халууны халууныг шил байж байдаг байхгүй юу? Тэр халууны хэмжтэйг багад байгаа. Тэгээд гар ариутгачтай халууныг хэмдэ тэмдэглэдэг хавцнуудаа ч ингэж бэлэн болгож байгаа шүү гэдэг зөвлөгөө багч ингэж өгсөн байгаа. За тэгээд багшраас хүсэх зөвлөнөөр найзраас хүсэх зөвлөхөөр одоо ингэж шимтгэлтэй бол үнэн зөвөр хариулж өгөөрэй. Тэгээд ингээд зарим хүүхдүүд нь халуун ингээд тэмдэглэхээс ингээд янз бүр болоод ингээд тоглоом шоглоом идэг. Тийм учраас тоглоом шоглоом тогтоход хийж өгөөч.
Тэгээд яг шалгах үед байртаа эслээ сууж өгөөч гэсэн ингээд иймэрхүү маягаар ингээд хүүхдэд төлөвлөгөөнд хийчихэж байгаа. Тэгээд бид нар яг улирлын төгсгөл энийгөө бас ингээд дүгнж ярилцахын одоохондоо тэр цаг маань ингээд арай болоогүй байна. Тэгэд энийг бас би ерөнхийдөө бас сайн одоо туршлага байж болохын гэж үзэж байгаа. Тэгэд иймэрхүү маягаар бас ингээд та бүхэн танилцуулъя. Тэгэд бас ингээд хошиг сурал маягаар манай сургууль дээр хэрэгжүүлж байгаа бас янз бүрийн сайн хөтөлбөр гэж үзэж байгаа зүйлүүдийг ингээд танилцуулахыг хүсэж байгаа. Тэгээд та бүхэн бас ингээд танилцаад тэгээд бид нар бас илүү ингээд энийг ингээд чанаржуулах зүгээр юм байна шүү гэдэг юм уу тийм ээ. Тийм зөвлөгөөнүүдийг бас харамгүйгээр хайрлаасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээд бас ингээд хэрвээ боломжтой гэж үзэх юм бол бас сургууль дээр хэрэгжүүлэхсүүд бол ингээд болоод хэрэгжүүлээд харилцсан бие биенээсээ ингээд суралцаж үнээр Монгол улсынхаа боловсролын салбарын хөгжлийн төлөө хамтдаа хичээсгээ гэж та бүхнээсээ уриалж байна. Баярлалаа та бүхэндээ.